Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн үзэх бидний хичээлийн сэдэв маань дэлхийн дулааны бүслөр. Дэлхий дээр байгаа улс орны дулаан цаг агаар өөр байдаг учраас шалтгааныг өнөөдөр бид үзнэ. Нарны цэцэрэг дэлхийн гадаргаж ийд бус ирдэг. Үүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. Хамгийн ихний хүчин зүйл бол дэлхийн хэлбэр байгаа. Дэлхийн бөмбөрцөг хэлбэр маань дэлхийн гадаргад нарны цэцэрэг өөр өнцгөр тусгад нөлөөлсөн. Хоёрдугаарт гадаргын хэлбэр буюу ирлэг. Энэ зурган дээр уулыг харуулж байна. Уулын өвөр хэсэг маань нарны дулааныг хамгийн ихээр авдаг бол ар хэсэг нь хүйтэн сэрүүн байдаг байна. Дараагийн хүчин зүйл нь ус ба хуурай газрын хуваарлалт байгаа. Далайн эрг орчмын газар нутагт дулаан чиглэг байдаг бол их газрын төвдөө халуун хуурай байдаг байна. Дараагийн хүчин зүйл нь агаар мандлын найрлага байгаа. Агаартайгаа усны уурхөө, тортог, утаа зэрэг нь нарны цэцрийг шингээж, ойлгож, сарниулж байдаг учраас гадаргад ирэх хэмжээнд нөлөөлж байдаг. Та бүхэн нарны цэцрэгт нөлөөлж байдаг хүчин зүйлсээ тэмдэглээд аваарай. Нарны цэцэрэг нь гэрлийн энерги шилжин дэлхийн гадаргад ирдэг бөгөөд дэлхийн гадаргад ирснээрээ дулааны энерги болж хувирдаг. Үүний үр дүнд агаар мандал маань дэлхийн гадаргаасаа буюу доод талаасаа эхэлж халдаг. Энэ зурагт дэлхийн дулааны хувирлтын жигд бус байдлыг харуулсан байна. Энэ жигд бус байдалд юу нөлөөлсөн гэдэг талаар үзнэ. Нарны энергийн шилжилтийн талаар тэмдэглээд аваарай. Дулааны хувирлтанд хамгийн их нөлөөлдөг хоёр хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт ус ба хуурай газрын физик шинж болон хуваарлалт нь. Ус нь дулаан багтаамжтай учраас удаан халдаг. Мөн дулаан агуулгах чадвар өндөр учраас удаан хүрнэ. Шингээс нь дулаанаа хүйтэн үед ялгаруулж орчин тойрноо дулаан болгодог. Энэ шин чанарыг ашиглаад манайхан өвлийн улиралд дулаанаа турбайн дотор халуун ус гүйлэх буюу бидний эснэр пар болгож ашигладаг. Чиглэг агаар өвөлдөө дулаан зундаа сэрүүн байдаг. Тэгвэл хуурай газрын хувьд бол энэ нүгээр эсрэгээрээ байдаг. Дулаан багтаамж бага байхгүй учраас хурдан хална. Дулаан агуулгах чадваргүй учраас хурдан хүрдэг. Хуурай агаар нь өвөлдөө хүйтэн зундаа халуун байдаг. Хүүхдүүдээ хуурай газар болон усны физик шинж чанарыг бичээд аваарай.
За улирлын хувьд авч үзэхэд өвлийн дундаж температур нь хойд тагасын хувьд 10 градус байхад өмнөд тагасын хувьд 8 градус байдаг. За зуны дундаж температур нь хойд тагасын хувьд 22 градус байхад өмнөд тагасын хувьд бол 17 градус байдаг. Хуурай газар хурдан харж хурдан хүрдэг. Хойд тагаст хуурай газар ихээхэн талбай эзэлж байгаа учраас зундаа халан өвөлдөө хүйтэн байдаг бахнэ. За ус дулааны ихээр шингээж дулаан хандуулах чадвар сайтай байдаг. Өмнөд тагаст далаа ихээхэн талбай эзэлдэг учраас зундаа сэрүүн өвөлдөө дулаан байдаг бахнэ. За жилийн температурын хамгийн их зөрүү нь хойд өргөгийн 50-аас 70 градусын хооронд байдаг. За бүгдээрээ зургийг ажиглахад хойд өргөгийн 50-аас 70 градусын хооронд Хойд Америк их газар, Еврази их газрууд бараг тойрон бүслүүрдэж ороосон байдаг. Учираас энэ хуурай газар хамгийн их талбайг эзэлж байна. За энэ хэсэг маань яг сэрүүн бүслүүрт оршдог учраас жилийн дөрвөн улирал ээлжлэн байдаг. Энэ хоёр хүчин зүйл нь температурын зөрүү хамгийн их байхад нөлөөлсөн байна. За нэг өргөгт орших нутгууд дулааны хувьд ялгаатай байдаг. За тухайлбал Монгол орн байна. Монгол орн энд байна. За одоо манай Монгол орнд цас орж байхад нэг өргөгт оршдог Франц болон Францаас хойно оршдог Герман нутгуудад болохоор одоо бороо орж байна. Энэ манайхаас илүү дулаан байна гэдгийг харуулж байна. За ус ба хуурай газрын физик шин чанарыг үргэлжлүүлээд бичээд аваарай. За үүнээс үзэхэд дэлхийн бөмбөрцийн хойд тагс нь хуурай газар ихтэй учир зундаа халуун өвөлдөө гүйтэн байдаг байна. За дулааны уралтанд нөлөөлсөн хоёр дахь гол хүчин зүйл бол агаарын болон далайн урсгал байгаа. За энэ зурган дээр бол агаарын тогтмол урсгалууд буюу тогтмол салхины хөдөлгөөнийг харуулсан байна. За дулаан газар үүссэн агаар маань очиж байгаа газрынхаа уур амьсгалыг дулаан болгодог бол хүйтэн газар үүссэн агаар маань очиж байгаа газрынхаа уур амьсгалыг сэрүүн болгодог. За энэ тогтмол урсгалуудын нөлөөгөөр далаа дээр далайн тогтмол урсгалууд бий болдог. За далайн тогтмол урсгалууд маань экватороос туйл тал руу чиглэж дулаан ихэвчлэн дулаан урсгалууд байдаг. За энэ дулаан урсгалууд маань очиж байгаа газрынхаа уур амьсгалыг дулаан болгохоос гадна ихээхэн хэмжээний чигийг аваачж өгдөг. Тэм учраас дулаан урсгал очиж байгаа газрууд маань маш их чиглэг дулаан уур амьсгалтай байдаг. Агаарын болон далайн урсгал нь хөдөлгөөнд орохдоо ингэж дулааны солилцоог үүсгэдэг байна. За хоёр дахь хүчин зүйлээ тэмдэглээд аваарай.
За дэлхийн дулааны хуваарлтыг ерөнхий зүй тогтолцоор нь 4 бүслүүрт хувааж үздэг. За хамгийн эхний бүслүүр нь халуун бүслүүр. За газрын зурган дээр тод хүрэн улаан өнгөөр тэмдэглэсэн байна. Халуун бүслүүр нь экватор түүний орчмоор орших бөгөөд хоёр талаасаа жилийн нэмэх 20 градусын изотермээр зааглагдана. За энэ бүслүүр нь хуурай газар дал модны далайд шүрийн тархсан хязгаартай давхцдаг. За хоёр дахь бүслүүр маань сэрүүн бүслүүр байгаа. Сэрүүн бүслүүр маань ийм цайвар хүрэн өнгөөр тэмдэглэгдсэн байна. Хойд ба өмнөд тагас тус бүртэн халуун бүслүүрийн хоёр талд оршино. Сэрүүн бүслүүр нь туйл талаасаа хамгийн дулаан сарын нэмэх 10 градусын изотермээр зааглагдсан байдаг. За 10 градусын изотерм маань энэ харагдаж байна. За дараагийн бүслүүр маань хүйтэн бүслүүр. Хойд ба өмнөд тагас тус бүрт сэрүүн бүслүүрийн хоёр талд оршдог. Уг бүслүүр нь туйл талаасаа хамгийн дулаан сарын 1 градусын изотермээр зааглагддаг. За энэ үндсэндээ тундрын хил заагуулдаг. За хүйтэн бүслүүрийг газрын зурагт цэгэр өнгөөр тэмдэглэсэн байна. 1 градусын изотерм маань энэ харагдаж байна. За дараагийн бүслүүр маань мөнх хүйтний бүслүүр. Хамгийн дулаан сарын 1 градусын изотерм болон хойд өмнөд туйлын хооронд оршдог. Энд хамаарагдах нутгууд нь мөнхийн цас мэсний орон байдаг. За газрын зурагт маань мөнх хүйтний бүслүүрийг ийм цайвар цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. За эндээс ажиглахад ер нь дулааны хуваарлтын 4 төрлийн 7 бүслүүрүүд үүсдэг. За энэ 7 бүслүүрээ тэмдэглээд аваарай. За тэгээ хүүхдүүдэд бүслүүрүүдийнхээ тодорхойлтыг сургагчгийн 68 дугаар хуудаснаас тэмдэглээд аваарай. За одоо энэ хичээлээр цөмөрө баттгаад сургагчийн 68 дугаар хуудасны дасгал ажлыг ажиллая. За дасгал ажлын маань зураг харагдаж байна. Нэгдүгээр асуулт: дулааны бүслүүрийн хилийг зургаас ажиглаарай. Мэлхий ба материйн зам болон туйлын цагиртаа давхцахгүй байгаа шалтгаан нь юу вэ гэж байна. За бид нар энэ хичээл дээр үзсэн дэлхийн дулааны хуваарлтанд өргөрөг биш хуурай газар ба далайн хуваарлалт за нарны цэцэрлэгийн тусч байгаа өнцөг зэрэг нөлөөлдөг гэж үзсэн. Тэгэхээр энэ эдгээрийн нөлөөллөөс болоод дулааны хил хязгаар маань мэлхий ба материйн зам болон туйлын цагиртаа давхцахгүй байгаа. Өөрөөр хэлбэл дулаан өргөргөөс тийм их шалтгаалдаггүй гэдгийг харуулж байна. За хоёр дахь асуулт маань 1 ба 7 дугаар сарын температурын хуваарлтын зургаас изотермийг ажиглаарай. Агаарын температурын хуваарлтанд ямар зүй тогтол илэрч байна вэ? Хамгийн халуун ба хүйтэн газруудыг олж харьцуулан бичээрэй гэсэн байна. За 7 дугаар сарын изотермийн зургийг харуулсан байна. За 7 дугаар сар гэдэг маань өмнөд хагасын үед бол үйл болж байдаг. За тэгэхэд өмнөд туйлын цагиргаас урагшаа хасах градустай байна. За тэгвэл 1-р сарын үед бол хойд хагасын үед бол үйл болж байдаг. Тэгтэл хойд хагасын хойд өргөгийн 30 градусаас хойш ийм өргөн газар нутагт хасах утгатай байдаг. Энэ нь хойд хагас нь өмнөд хагасаас илүү хүйтэн байдгаа гэдгийг харуулж байна. За 3 дахь асуулт маань жилийн температурын зураг хамгийн ихтэй газрууд хаана байна вэ? Үүнд ямар хүчин зүйл нөлөөсөн байж болох вэ? Тамаглаа бичээрэй гэж байна. За энэ хоёр изотермийн зургийг ажиглахад хамгийн халуун газар нь Арабын болон Сахарын гэх мэт их газрын төвүүдэд байдаг зүйлүүд байна. За энэ мэдээж их газрын хүчтэй халдаг хуурай агаартай холбоотой байгаа. За хамгийн хүйтэн газрууд нь бол ерөнхийдөө цас мөстөө хойд туйлууд болон далаа дээр харагдаж байгаа. Энэ нь бол нөгөө дулааныг ихэр шингээдэгтэй холбоотой байгаа. За асуултуудынхаа хариултуудыг бичээд аваарай хүүхдүүд.
За хэрвээ дэлхийн гадарга нэгэн төрлийн байсан бол өөрөөр хэлбэл дан их газраас тогтсон юм уу? Нэг бол дан далаагаас тогтож байсан бол агарын болон далаа урсгал явагддгүй байсан бол өөрөөр хэлбэл агаар маань далаа маань хөдөлгөөнд ордгоо тогтмолны газар байдаг байсан бол манай дэлхийн дулааны хуваарьд ямар байх байсан болоо? Та нар энэ дээр өөрсдийнхөө тодорхойлт дүгнэлтээ бичиж ирээрэй. За тэмдэглээд авчих хүүхдүүдээ. За дээрэс нь сургачгийн 68 дугаар хуудасны дасгал ажлын 4, 5, 6 дугаар асуултыг хийгээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн бидний хичээлийн түрээд дуусч байна.